Хэрвээ та ажилгүй болохоос өмнө 24 сарын турш нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн, үүнээс 9 сард нь тасралтгүй төлсөн бол ажилгүй авах хугацаанд төрөөс ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй байдаг. Ингээд ажилгүйдлийн тэтгэмж хэрхэн авах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бэлтлээ. Ажилтан өөрийн хүсэлтээр эсвэл ажлын хариуцлага алдсны улмаас ажлаас халагдсан тохиолдолд 40 хоног. Ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд 76 хоногийн тэтгэмж авна. Мөн та байгууллагаасаа гэмт халагдсны тэтгэмж авсан бол уг тэтгэмжийн хугацаа дууссаны дараа өдрөөс ажилгүйдлийн тэтгэмж авах боломжтой. Харин ажлаас халагдсан иргэн байгууллагын тушаал гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөрийн хилтэст бүртгүүлэх ёстой. Хугацаа хэтэрвэл ажилгүйдлийн тэтгэмж авах хоногоос хасагдана. Энэхүү та харьяа дүүргийнхаа хөдөлмөрийн хилтэст бүртгүүлснээр ажилгүйдлийн тэтгэмжинд хамрагдах боломжтой болж байгаа юм. Харин таны ажилгүйдлийн тэтгэмжийн хувь хэмжээг тогтоохдоо таны нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан жилийн дунджаар тооцоолох болно. Өөрөөр хэлэх юм бол таны сүүлийн 3 сарын цалингийн дунджаас дараах байдлаар тооцсон олгоно. Хэрвээ та 60 сар буюу 5 хүртэл жил ажилласан бол 45%. 61-ээс 120 сар буюу 5-аас 10 хүртэл жил ажилласан бол 50%. 121-ээс 180 сар буюу 10-аас 15 хүртэл жил ажилласан бол 60%. 181 сараас дээш буюу 15 ба түүнээс дээш жил ажилласан бол 70% байхаар бодож тэтгэмж олгоно. Харин одоо та бүхэнд хөдөлмөрийн хилтэст очихдаа ямар бичиг баримт бүрдүүлэн очих ёстойг танилцуулъя. Ажлаас халагдсан тушаалын их хувь. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, өргөдөл, хөдөлмөр эрхлэлтийн албаны маягтаар, бүртгэлийн карт, хөдөлмөр эрхлэлтийн албаны маягтаар. Энэхүү таны бичсэн өргөдлийг хөдөлмөр эрхлэлтийн алба 14 хоногийн хугацаанд багтаан шийдвэрлэж өгөх үүрэгтэй. Харин одоо ажилгүйдлийн тэтгэмжийг ямар үед зогсоох болон өгөхгүй байх талаарх мэдээлэлтэй танилцъя. Хөдөлмөр эрхлэлтийн албанаас боловсролын төвшин, мэргэжлийн чиглэлийг нь харгалзан санал болгосон ажлын байранд ажиллахаас 2 удаа татгалцсан. Хөдөлмөр эрхлэлтийн алба нийгмийн даатгалын байгууллага ажил олгогчоос зохион байгуулсан цалин хөлстэй төр ажилд хүндэтгэх шалтгаангүйгээр ороогүй. Даатгалын байгууллагаас сургалтын зардлыг нь хариуцаж зохион байгуулсан мэргэжлийн сургалтанд ороогүй. Хорих ял эдлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд таны ажилгүйдлийн тэтгэмжийг дуусгаруулах юм. Та хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлснээр зөвхөн ажилгүйдлийн тэтгэмж аваад зогсохгүй мөн өөрийн мэргэжлийн ур чадварт тохирсон ажлын байранд зуршлуулах юм.